Дэд сайд нарыг эргүүлэн татаж шатхууны хомслыг 7 хоногийн дотор шийдэхийг иргэд шаардлаа. Манай улс бүгд найрамдах Хятад ард улсаас гадна бүгд найрамдах Солонгос улс, Сингапур, Малайзаас шатхуун авна. Өнөөдөр хамгийн урт шөнө болж монголчуудын хэлж заншснаар 9 эхэллээ. Нийт нутгийн 70% нь засан бүрхүүлтэй байна. Physical Asia Welcome to Mongolia нэвтрүүлэг энэ сарын 24-ноос цацагдана. Брэдэд засан шуурганаар гатсан том аврын ачааны машиныг аврах тусгай бригад ажиллаж байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Шатхуун цалин татварын асуудлаар хүмүүс үзэл бодлоо илэрхийлж төрийн ордны гадаа жагслаа. Тэдний зүгээс шатхууны хомслыг 7 хоногийн дотор шийдэх, төгрөгийн ханшийг чангаруулж, инфляцийг бууруулах, энэ чиглэлд бодит тооцоо судалгааг олон нийтэд танилцуулах, татварын дарамтыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг тэтгэх, засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд дүн тавьж, сөрөг хүчнийг дэмжих, төрийн данхар бүтцийг цомгдох, дэд сайд нарыг эргүүлэн татах зэрэг 4 төрлийн шаардлага тавьж, улсын хурал дахь намын бүлгүүдэд хүргүүлжээ. Манай улс шатхууныхаа хэрэглээг олон их усүртэй байлгахыг зорж байна. Тухайлбал бүгд найрамдах Хятад ард улстай өнгөрсөн сард нийлүүлэлтийн гэрээ байгуулсны дагуу 2900 тонн AI-92 евро 5 төрлийн бүтээгдэхүүн орж ирэх гэж байна. Харин цаашид бүгд найрамдах Солонгос улс болон Сингапур, Малайз зэрэг улстай хамтран ажиллана. Үүний тулд тээвэр логистикийн асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатайг аж үйлдвэр эрдэс баялагын яамны ээлжид шурхаагаар хэлэлцжээ. Өнөөдөр бөмбөрцгийн хойд хагаст хамгийн богино өдөр урт шөнө. Харин өмнөд хагаст хамгийн урт шөнө богино өдөр болж байна. Харин монголчуудын хувьд 9 эхэллээ. Монголчууд эрт үеэс хүйтний эрч чангаран оргилдоо хүрээд алгуур буурч хавардаа золгох үеийг 9981 хоногоор хэмждэг. Ингэхдээ нялх 3, эдэр 3, өдөл 3-9 хэмээн хувааж цаг агарын байдлыг тодорхойлж ирсэн юм а. Нийт нутгийн 70% засан бүрхүүл тогтжээ. Үүнээс увсын малчин, дархан уулын шарын гол, сэлэнгийн бугант, баянгол, орхон, зэлтэр. Төв аймгийн Угтаал зайдамт хамгийн их буюу 20-24 см байна. Засны хэмжээ цаашид нэмэгдэнэ. Тодорхойлбол ар хангаан жаргаланд цэцэрлэг, говьалтайн таашир, завхны завхан мандал, эдэр, нөмрөг, отгон, досон цэнгэл, тэс, цагаан чулууд, сэцэн уул, шилүүстэй, эрдэн хайрхан, яруу зэрэг 11 суманд зас орж байна. Мөн ар хангаан тариат, говьалтайн жаргалан, завхны баян тэс, тэлмэн, увсын өндөр хангаа хөвсглийн цэцэрлэг суманд тус засан шуургатай байлаа. Netflix-ээс Physical Asia Welcome to Mongolia нэвтрүүлгийн сурталчилгааг цацжээ. Нэвтрүүлэгт Орхон Баяр Лавгчир, Австралийн тамирчин Эди болон бүгд найрамдах Солонгос улсын Ким Дүнхон, Амоти нар оролцжээ. Нэвтрүүлгийн 1-2 дугаар анги 24-нд цацагдах бол 3-4 дугаар анги нь эх оны 1-р сарын 1-нд Netflix-ээр цацагдах юм байна. Брэдэд засвалан засан шуурганаар гатсан том аврын ачааны машиныг аврах тусгай бригад ажиллаж байна. Тус баг Toyota Land Cruiser болон Tundra зэрэг хүчин чадал бүхий машинаар тусламжийг үзүүлдэг бөгөөд өнгөрсөн их хэмжээний заснаар анхны тусламжаа амжилттай үзүүлжээ. Одоо тэд дахин дуудлагад гарч байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.